Амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлж байна үзэгчтэй. Тэгэхээр Кайф нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид энэ удаагийнхаа дугаарыг уулын шүхрээр одоо бууж үзэхээр шийдсэн байна тий. За тэгэхээр шүхэрчин бол дотроо бас янз бүр байгаа юм шиг байна шүү дээ. Бидний зүгээр мэдээлэл авснаар бол гүйж байгаа уулан дээрээс үсрэнэ гэдэг. Тэгэхээр шууд онгоцноос гэвэл бол өгдөхгүй л дээ. Тий. Шууд өндөрөөс чи шууд шийдвэрлэнэ гэдэг бол хэцүү. Тэгэхээр газар дээрээс гүйж байгаа агаарт гарна гэвэл бас арай айгүй санагдаад зориглоод явж байна. Хамтран ажиллаж байгаа байгууллага бол оюу World Tour-ийн залуучууд олон экстрем спортоор аялал зохион байгуулдаг гэсэн. Тэгэхээр тэдний эхний нэг хэсэг болох уулын шүхрийг бас бид онцолж үзэж байгаа. Тэгэхээр анх удаа бас шүхрээр буун гэхээр яг онгоцноос л буух юм байх гэж нэлээ айгаад баг бойлын ухаан явжсэн гэдэг. Уулын шүхэр гэхээр бас арай гайгүй. Төвтөрийн хийж байгаа нэвтрүүлэг бол Кайф таашаал нэртэй нэвтрүүлэг юм чинь тэгэл таашаал өөртөө авахгүй ч байсан гэсэн бусад хүмүүсийн өөрсдийн таашаал авдаг спортууд байгаа. Тэр болгоныг л үзэж сонирхохоор хүмүүс ер нь юунаас таашаал авдаг юм бас тий сонирхдаг зүйлсийг нь бас үзэгчтэй бас хүргэхийг зорж байгаа. Тэрэлжид залуучууд маань бас байгаа гэсэн бид хоёр одоо ажиллаад хараад шууд тэрэлж рүү явж байгаа. Тэндээ нэг хоноод өнөөдөр бол дасгал сургуульд нэг газар дээр эхлээд шүхэртэйгээ харьцаж сурах хэрэгтэй бэлтгэлүүд байдаг юм байна. Тэрийг хийн гэсэн жоохон салхитай байгаа боловч шууд агаарт хөөрөхгүй бэлтгэлүүдийг хийх юм чинь айгүй болов гэж бодоод байна. Тэгээ өглөө эрт бас тогтун байна гэсэн. Тэгэхээр л мессеж үзэх ба. Гэтэ бас хит тогтун байвал бас болдгоо гэсэн. Урдаасаа баг зэргийн салхитай байж ажил хийсэн гэсэн бид хоёр интернетээс тийм мэдээллүүдийг авсан байна. Гэтэ бол Монголд бол цаг уурын 9-ээс уур амьсгалтай гэдэг юм салхи хитэл байдаг гэж сонслоо л да тий. Тэгэхээр Монголын хувьд бол нэг 70 төвшнөөс 3000-аас дээш өндөрт байрладаг жилийн 4 удирдалтаа тэгээд дээр нь бас 9-ээс уур амьсгалтай гэхээр энэ спортоор хичээллэх боломжгүй гэж гадныхан үздэг юм байл л дээ. Манай монголчууд бол тэгээд монголчлал болгодог хойно хөл спортоор одоо хичээлээд хилцсэн энэ ч гэсэн манад боломжтой гэдгийг харуулдаг байгаа залуучууд юм байна лээ. Тэгэхээр болохгүй зүйл бол байхгүй л гэдэг. Гэтэ бас нэг номерт таашаал авч гинэ гэдэг эрсдлийг бол мэдээж хэрэг тооцоолно. Эрсдлийг тооцоолж ижил хийхгүй бол ганц таашаал авах гэж байна гэдэг. Мэдээж бас олон жил энэ спортоор хичээлсэн хүмүүс бас туршлагатай хүмүүс бидэнд бас боломжийг олгож байгаа. Тэгэхээр тун удахгүй бид нар орчин тэр залуучуудаа танилцуулна. Бас энэ спортоор сонирхоод хичээллэхийг өсвөл за бас ийм экстрем аялалд оролцохыг хүссэн хүмүүс байвал энэ оюу World-ийн залуучуудаа нээж бол. За дээр нь бас Кайф нэвтрүүлэгтэй хамтраад дараагийн энэхүү аяллуудаа ч бас хамтрая гэсэн хувь хүмүүс албан байгууллагууд бол бидэнтэй хамтарч болно шүү. Доогоор харж байгаа утас бол хаягаар ороод эсвэл TV тавраа залгаал холбогдох боломжтой. Оюу World-ийн залуучууд байна. Сайн байцгаана уу? За шууд яваад ирлээ. Бэлтгэлээ хийж гинөө. Кайф аваад. Цагаагаар айгүй гоё байна. Цагаагаар гоё тогтсон. Тэгээ бас баг зэргийн бас салхи байх хэрэгтэй гэдэг байгаа тийм. Энэ зэргийн салхи бол байхад хүлээгээл харин яваа шин. За. Сайн байна уу? Сайн байна. Сайн байна. За тэгэхээр эртний танил маань бас энд явж байна. Энэ спортоор хичээлд юм уу? Үгүй одоо ерөнхийдөө найз нарыгаа дагаад сая ихнийхэн болтыг хэлээ. За. Гайхалтай юм аа. Гайхалтай байна уу? Дараагүй л хэр зэрэг спорт юм да. Бид хоёр Кайф нэвтрүүлгээ хийгээ явж байгаа. Тэгээд өнөөдөр оюу World-ийн залуучууд маань бас шүхрээр буухад бас ирж сонирхооч ээ гэд. Гэтэ өнөөдөр бол эндээ газар дээрх нөгөө бэлтгэлийг хийнэ гэсэн. Тэгээд маргааш өглөө нисч үзнэ гэсэн байгаа тийм ээ. Эхний буулт Гайхалтай. Ерөөсөө жинхэнэ кайф. Хэд чинээ сургуулж ш. Би ер нь бол барыг сургуулсан гүтээ. Эхний удаага шууд. Хүнтэй цуг уу? Цуг. Хүнтэй цуг бууж байгаа тийм. Шууд ганцаараа бууцсан байгаа. Сарай. Бид хоёр ч баг өдөржингөө хичээлж байгаа маргааш нисч үзье гэж таарч зүгээр анхныхаа нислэлээр эцэг гэж сонсохоор яг гоё дээр байна шүү дээ. Одоо боолыг.
За тэгээ хотоос ойрхон бас ингээд кайф авах газрууд бас байж болдгийм байна гэдгийг залуучууд маань харуулад байна. За тэгэхээр залуучуудаа танилцаад газар дээрх бэлтгэлүүд ер нь хэрхэн явагдгийг одоо үзсэн мэрэгц. Параглайдинг хийж болох талбай 25-аас 30 градусын налуу бүхий дов толгойд уулнаас салхисан салхилах чиглэлд гүйхэд саад болох үз мод, байшин, барилга гэх мэт зүйлс байхгүй газар хаанч нисэхэд боломжтой юм. Параглайдингаар аялах хамгийн доод талын салхины хурд 10-аас 15 км/цаг байх хэрэгтэй. Анхлан суралцагчид эсвэл анхудаа аялах хүмүүс нь 10 м өндрөөс нислэг хийвэл 60 м орчим зайд нисэх боломжтой бөгөөд нислэгийн хурд нь ойролцоогоор 3-аас 6 м/секунд байна. Экстрем аяллуудыг бас нэлээд хийдэг гэж сонсон. Тэгээд бас хамтдаа аяллуудыг зохион байгуулъя гэдэг ирж л байгаа юм л да. Өнөөдөр ямар аяллаас эхлэх вүлээ? Бид хоёр үзэгчдэд бас нэг товчхон танилцуулаад юуны өмнөөс би компани товч танилцуулсан зүйтэй баг. Тэгээ манайх бол 2013 онд байгуулагдсан шинэ аялал жуулчлалын компани. Тэгээд Монголд бол аль болох экстрим адвенчур аяллуудыг хөгжүүлэхийг зорж байгаа манай залуучууд. Ерөнхийдөө бол Европын одоо Швейцар ч юм уу те аялал жуулчлалын экстрим талын спорт аяллууд өндөр хөгжсөн. Тэгэхээр Монголд бол хөгжих боломжууд байгаад байдаг. Тэрний хөгжөөгөө энэ бол эдийн засгтай холбоотой юм уу? Ядуу соёлтой холбоотой. Одооноос бид тэр эрчимтэй хөгжүүлж эхэлж байгаа манай залуучууд бол. Энэ утгаараа манай залуучууд одоо Монголын залуучууд чөлөөт цагаа зүв болгосон өнгөрөх те. Өөр хотод ингээл баарнд суугаад байдаг байсан үе бол одоо өнгөрж ийн гэсэн үг. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм бол одоо жишээ нь өнөөдөр бол одоо параглайдинг гэдэг. Тий. Одоо та нар манай тэр залуучууд одоо яг бууж ирэх чинь. Тэр дээр ээж тий. Тэгэхээр энийг бас Монголын нөхцөлд бол бас л боломжгүй ер нь далайн төвчнөөс өндөр газар байдаг салхитай гэдэг тэгэд юм шиг л шүү дээ. Уг нь бол барууны орнуудад бол нэлээд хөгжсөн спорт байна. Тий, ер нь бол далайн төвшөнд агаарын нягтршил өндөр газар нисэхэд тохиромжтой баг. Манай ах чинь одоо хавар намар гэдэг сэвэл зүр салхитай. Ерөнхийдөө бол нэлээд сайн хөгжих бид бол зүйл спорт л тоо. Тэгэхдээ бид нар яг мэрэгжлийн инструкторуудын зааварлагаатаагаар энийг бол хөгжүүлэх боломжтой. Та нар одоо өнөөдөр өөрсдөө нисэж үзэн. Экстрим төрлийн аяллууд те давхар энэ спортын талаар хичээллэхийг хүсвэл бид нар бол нээлттэй. Бид нар бол бүх экстрим талын холбоонууд нийгэмлэгүүтэй хамтарч ажилладаг байгаа. Тэнд эмхтэй хурцсан байх шиг байна те. Газар дээрх бэлтгэлээ хийж гинөө. Тий. Шинээр бэлтгэл хийж байгаа. Тэгээ одоо ингэ нисэх зорилготой бол дээр бол одоо бид нарт заах багш нар маань бол тэр дээр байгаа. Агаар үлээгээд энэ эсвэл хоёрыг авч явах. Инструкторууд маань одоо салхиа тест хийх гэдэг ер нь бол нисэхэд боломжтой байна уу гэдэг агуулсан дээр гарцаа одоо буугаад ирэх баг. Кайф нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэр үед бол одоо нисэж үзэхэд бэлэн болсон. Гэхдээ жоохон айдастай байна тий. Чи юу найж нь хөдөлгөөн ер нь хийж явах бол энэ уулан дээр гарч ирэхийн оронд ч л амьсгалж байна л да. Гоё спорт. Гэхдээ бэлтгэлтэй байхгүй бол ер нь уул руугаа өдөрт бол нэг яг хандлаа кайфыг мэдрээ гэвэл нэг 5 6 бол дээшээ гарч ирэх. Тий бас өглөөгөр хамгийн гол нь бас ирж шүхэрддэг нь агаар салхи бас багтаа байт юм байна. Тогтоон байх үеэр бас шүхэрдэг юм байна. Өдрийн цагаар бол ширүүсдэг учраас бас шүхэрдэхэд тааламжтай байдгүй юм байна. Тэгэхээр кайф нэвтрүүлгийн оргил цаг 100 болж байна. Дулаарж байгаа учраас эдгээр залуучуудаа нийлээд бас энэ спортоор хичээлэх боломжтой. За хичээлдэггүй маа гэхэд бас нэг удаа бас буугаад үзэх боломжийг бол эдгээр залуучууд маань бас олгодог юм байна. Ингээд кайф нэвтрүүлгийн яг оргил үе эхлэхэд бэлэн болсон. Энэхүү камераар бас яг бит хоёрын нүдээр яаж харагдах вэ гэдгийг нь бол үзэгчдэд харуулах юм байнамаа. Одоо ингээд үсрий биш ээ. Нисэх гэж бас үсрэн гэж буруу яриад байсан. Нисэж үзэх гээд байгаа. Гүүн зөө. За. Юус зогсож болох вэ? За. Байнгын гүүгүүлээ. За. Агаалт хийчин тахсан гэсэн гүүж л байгаа зөө. Тийм. Яг тэрний тасаад бас буудаг байхгүй.
Тийм учраас тэр гүгээд заяа. За. Тэгээд суу гэдэг хэлнэ заяа. За болчлаа суу гүгэл. Хоёр гараа иргэрүүгээ түлхээд тэгээ хойшоо таслаа сууш заяа. За. Үүнээс ингэ бүхэж ирээ За. заяа. Эндээс ч ингэ зулгаач тойлоо. Тийм ээ тий. Тэгэхгүй зүгээр ингэж явсаар байгаа тий. Ингэ доош ингэ чи биеийнхээ жингээр ингэ явчихдаг. Тийм ээ. Тийм учраас өөрийгөө сандтаад доош ингэ суугаад. За. За ингээд нислээ дээ. Яах вүлээ одоо? Баяртай. Өмч гимтчихсэн хүмүүс байгаа юу? Гүүж байгаа. Гайгүй юу? За. Шууд ингээд суун гэж байгаа тийм. За. Энэ шүхрийг хаана хийсэн юм бэ? Хаанхын шүхэр юм бэ? Гайгүй юу те? Гимтчихсэн хүн байхгүй үстэй. За. Одоо тэндээс ганцаараа ганц хүний шүхэр бас буун гэсэн тий. За ханхуу бол тэнд үлдсэн байгаа. Тэд одоо сая яаж нисхийг харсан баха. Сая бол нисэхэд бол гоё юм байна. Бүр өндөр уулан дээрээс өсрөх юм бол бас амар л юм байна. Сая эндээс өсрөхөд ч гэсэн бас айц төрж байна. Гэтэ бас гоё юм байна. Анхны нисгч нохоо гэж байгаа юм да. Битэрийн ээлж дараагийнх нэгээрээ л нисэхгүй болол өөртөө жолоодож чадахгүй юм чи. Үнэхээр сайхан өдөр байна. Өрн дулаан цаг ирсэн дараагийн кайф нэвтрүүлгээр бас бид нар заваар явна. За тэгээ дөрвөн дугуйт мотоциклоор явна, чоппер. За тэгээд бүр онгоцон дээрээс бас шүхрээр буун, сэлэн. За тэгэл янз бүрийн аяллууд байгаа, байгаль нуурлуу ч гэсэн явах төлөвлөгөөтэй л байна. Удахгүй маш сайхан аяллуудыг үзэж та бүхэндээ хүргэнэ. Тэгээд бид нартай бас хамтарч ажиллахыг хүсвэл доор гарч байгаа утсаар холбоо бариад дараагийн аяллуудаар бас хамтдаа явах боломж байгаа шүү гэдгийг хэлхийн таатай байна. За хамтдаа явж чадахгүй ч гэсэн бид нартай бас байгууллага бас хамтарч ажиллаад өөрсдөө сурчлагыг бас хийх боломж бий. Оюу World гэдэг энэхүү аялал жуулчлалын компани маш олон экстрем спорт за маш олон аяллуудыг зохион байгуулдаг компани байлээ. Бид нар бас энэхүү компанитай хамтраад дараагийн аяллуудыг зохион байгуулахаар болсон байгаа. За шүхэрчд маань доор буусан. Одоо харин буцаж алхаж ирэх л төвөгтэй юм. Бид нар доор машина тавиад дээшээ гарч ирэхгүй бол энэ бас нөгөө нэг юу гэдэг газар үлээ. Дархан цаазтай тэрэлжийн энэхүү уулнууд чинь бүгдээрээ дархан цаазтай байдаг учраас машинаар хамаагүй ингээ мөр гаргаад уул руугаа яваад ээж болохгүй. Тийм учраас энд бас алхах тэр залхуу хүмүүс цайхан алхах боломжийг л олгож байна да. Наашаа авирж гарахад бол нэлээд төвөгтэй байсан. Тэгээд одоо яхад кайф авахын тулд 4-5 удаа энэ уул руу авирна да. Энд чи өөрөө экстрем спортод ордог шүү дээ. Одоо ингээд доор болохоор салхихгүй байж байгаа, дээшээ гараад ирэхээр бас их салхитай байж байгаа, салхин цохиулах барихтын янз бүрийн юм байдгүй. Бүр хүчтэй бол. Энэ 10 метрээс доош.
10 м секундээс дээш чараад явж байгаа. Салхины юу юу? Аа. Одоо л ер нь тогтсон байна тий. Одоо ер нь бол гайгүй. Хамгийн өвчтөд нь ер нь хидтэй тууц. Онгоцноос өсөрж исэн үү? Өсөрч байгаагүй. Онгоцноос бол ер нь их эр зэрэг шаардлагалаа. Мэдгүй аппликацийн ойлгохгүй байгаа шүү дээ. Аюултай. Тий. За онгоцноос өсөрхөөс бол мэдээж хэрэг бол шал өөр. Яагаад гэвэл ингээ өөрөө ингээд гүүж ягаад газраас тасрах учраас тий. Аюул нь бол бага мэдрэгдэх байх. Онгоцноос зөвхөн юу хийж байгаа шүү дээ. Тий, шууд доошгоо өсөрнө гэдэг. Тэгсэн ингэж доошоо чөлөөт уналтаар яж байгаа тэгээд шүхрэн татхаар тэр чинь бараг тэгээд сүнсийг аваад тий. Доор бид нараас бэлтгэлүүдийг хийсэн ингээд ширэгдэх газар дээрээ ширэгдээд явах тохиолдол учраас нийлээд гараад илээ л дээ тий. Доор л бэлтгэлээ сайн хийчихвэл эндээс бол гайгүй л дээ. За одоо жоохон салхитай болж ирж байна. Бага зэргийн салхитай байхад бол хөөхөд их хялбар болно гэсэн их гүгээд байх шаардлагагүй болчих. Би бол юмнаас барихгүй те. Урт хүн бол тийм тохиолдол гарч исэн гэж юм л та. Шүхрч маань нисч идэг урт хүн болохоор доогуур гүйж исэн тохиолдол байсан л гэж. Миний хөл урт юм чи одоо тэгээд гүү нисч амжих нь уу? За тэгэхээр зураглагчд маань бас бид нартай давхар цуг нисэж байгаа учраас би өөрөө бол камер барина гэж бол байхгүй л дээ. Зураглагчд мэргэжлийн хүмүүс учраас зургийг сайхан авах байх. Өнгөрсөн 7 хоногтаас дрифтийн шоун дээр бид нар очсон. Одоо бол агарын спорт сонирхогч залуучуудтай нийлээд өнөөдрийн кайф нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Газартахад 20 км/цаг хурдтай дугуйнаас өсөрч буухтай адил учраас ямар нэг хүндрэлгүй зэрэг давуу талуудтай. Бол урдаас л салхилж ич юм уулын ороо өгөөд
доошоо шүхэрддэг юм байг гүйж байгаа тийм хүч авч байгаа. Гэтэл одоо баг За яг чикэр авсан бол яг. гэтээ ясаа хүл гайгүй юу? Хөл жоохон хавдсан. Гэтэ нэг өндрөөс бас унаагүй учраас бас гайгүй. Хүмүүсийн зүрхийг өгөхөд яг. Угаасаа тийм эрсдэлтэй спортыг сонирхож явуулсан юм. Тэгээд бас өөрөө бас жоохон өндөр дээрээс удаан хүлээдсэн л салхи гарахгүй их тогтун байсан болохоор удаан хүлээгээд хийсэхгүй тэгээд нэг жоохон салхи гарахаар за яад өсөрчий гэсэн тэгээд үзэгчдээ бас те яг ингээд нисэж хахад ямар хөө сэтгэл төрхөө гэдэг үзүүлэхийн тулд ингээд камерыг барайл гоон байх өөрөө ингэж барьж байгаа л өөрөө царайг өччих юм одоо ингэж л тийм байна. За тэгэхээр хилээд байгаа үзэгчд маань ч гэсэн энэхүү сайхан мэдрэмж таашаалыг авахын тулд энэ эдгээр залуучуудтай бас уулзаад багш нар маань бол одоо агаар бол салхи болох нь үнэхээр гоё орсон байгаа гэж яриад байна шүү дээ. За тэгэхээр салхи илүү гарахаас өмнө туршаад үзье тий. Одоо бол мэрэгжлийн болоод байгаа шүү дээ. Яг өөдөөс хүлээж байгаа учраас өглээж байгаа гинэ одоо бүр салхилж байгаа учраас яг сайхан таарсан. Тэрэлчд нисч үздэгээс бас нэлээд хоол нисэх юм шиг байна тий. Тэрэлчд цаг агаар таараагүй юм шиг үү. Цаг агаар таарах юм бол тэгээд шуур шиг дүүлнэс тий. Ер нь бол нэмээд хэлэхэд яг энэ шоу хүн шиг хүн болгонд нэг шуур шиг нисэх юмсан гэдэг нь өөрөө л байдаг шүү. Яг тэрэнд бол яг хамгийн ойрхон яг тэр хүслийг биелүүлдэг юм бол энэ параглайдер байхгүй. Далавчны бүтэц болоод тэр өндөр авах арга барил шууртай адилхан том шууртай. Агаарын урсгалыг ашиглаад өндөр аваад нисдэг. Signs of life. Show some signs of life. Show some signs of life. And come down and put your heart in this fight. Oh, come on and make your stand tonight. Show some signs of life. 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 And come down and put your heart in this fight. Oh, come on and make your stand tonight. Анхны булт ямар байна? Гой нөгөө нэг өглөө бүтлгүүтсэн. Тэгээд даага ямар ч хэсэн эхлэв штэ. Үн чинь бас тий. Дээр ямар нэг бүтлгүүтэж болно, хоёр дахь бүтлгүүтнэ гэж болох шүү. Дээр салхитай байсан. Гэхдээ салхи өрн жоохон ихтүүл байвал сайн гэж манай багш хэлж байна. Чи бас дээр сайн жоохон сандарч мандарсан уу? Үгүй нөгөө камер эргэчээ доош ингээ эргэж харчаад байгаа байхгүй. Энд ч уг нүрээрээ ингэж барих хэрэгтэй. Гэсэн чинь эндээ түүртээд тэгээ сүүлдээ камера багштай байруулж байгаад өөрөө жоохон кап мэдэрч явлаа л да. Тий. Буруу жоохон
Жохон айцтай байгаа юм шиг амьсгаад тах яа. Гүүг үнэхээр гоё байгаа болохоор л ингэж амьсгаад байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бас хамтран ажилласан оюун уралдынхаа залуучууд баярлалаа. Мөн агаарын юу хэлэх вэ? Агаарын спорт сонирхчдын нэгдлийн залуучуудаа баярлалаа. Багштаа баярлалаа бас. Ямар хуу байна? Хахуу. Гайгүй юм. Дажиг шүү. Ер нь сухаар байна уу? Суух гал жоохон Суухга жоохон твдчихлээ тий. Тэрнээс дажиг үнссэн. За та бүхэнд бас ажлын өндөр амжилтыг хүсье. Дараа бас ингээд ногоорчж байгаа юм чинь тий. Олон хүмүүст бас энэ сайхан таашаал бас мэдрүүлээсэй л гэж хүсэж байна. Баярлалаа. За. Баярлалаа. Би бас жоохон айж ирсэн. Тэгээд айж байгаа зовлонгийн хурдан дээр гээл зүгээр хамгийн дөрөвд нь гараад явсан. Тэгээд амжилттай уулсан. Ингээ хараад явхад бас хүн өөрийн гэсэн сонирхдаг зүйлтэй тэгээд тэрний төлөө бас явж байгаа залуучууд гоё санагдлаа. Энэ спортоор бас тэр баргийн ир зөрөгтэй хүмүүсээс хичээлээд байх юм шиг санагдлаа шүү. 1 минутын кайф авах гэж бол 1 өдөр 2 өдөр зарцуулж юм те. Тийм шүү. Тэгэхээр бас хичээлхийг хүссэн хүмүүс энэ спортоор хичээлээрээ дараагийн кайф нэвтрүүлэгтээ бас цогтой явж аялахыг хүссэн хүмүүс холбоо бариараа боломжтой. Утсаар холбоотой. Тэгэхээр дараагийн кайф нэвтрүүлэг өртлөө. Тэр баяр та үзэгч